Бид 7 хоног бүрийн баасан гарагт 5 хүний эдийн засгийн боловсрол зориулаад мэдлэг мэдээлэл хүргэдэг. Санхүү эдийн засгийн сургуулийн доктор Дэд профессор Ган Тулга студид иржээ. Өглөөний мэдрэг сайхан амарсан. Сайхан амарсан. Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Үзэгчдээ бас энэ өглөөний мэндийг хүргэе. Бидний өнөөдөр ярилцах сэдэв бол хөрөнгө оруулалт гэж юу вэ? Иргэд хөрөнгө оруулалт одоо ямар байдлаар хөрөнгө оруулж болох вэ гэдэг сэдвээр байна. За эхлээд ерөнхий мэдээлэл хөрөнгө оруулалт гэж яг юу гэлэх вэ? За хөрөнгө оруулалт гэдгийг энгийнээр тайлбарлавал ер нь бол өнөөгийн хэрэглээнээсээ илүү ирээдүйн хэрэглээнд зориулж мөнгө хадгалах бусад одоо хөрөнгө хуримтлуулах үйл ажиллагааг бид нэр хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэлбэрүүд бол маш олон байдаг л та. Ерөнхийдөө товчоор ярихад ирээдүйн одоо хэрэглээг л бид нэр одоо баталгаажуулах үйл явцыг бид нэр хөрөнгө оруулалт гэж хэлж болох юм. Зорилготой, төлөвлөгөөтэй байх шаардлагатай байна. За тэгэхээр ирээдүг харна гэдэг бол маш их төвөгтэй. Тэгэхээр ирээдүйн одоо хугацаа уртсах тусам ирээдүйг бид нар таамаглах боломж одоо төдий хэмжээгээр богиносж одоо багасж байдаг. Ийм учраас ирээдүйг таамаглах гэдэг бол бас тухайн хүнээс нэлээдгүй ур чадвар болоод шийдэл таамаглаад одоо шаардлагатай маш олон одоо төрлийн мэдээллүүдийг олж харж таамаглах одоо ийм ур чадварыг шаарддаг. Эрсдлээ бас давхар хугацаагаа бас одоо тодорхойлох шаардлагатай байна тийм. За альва мэдээж хөрөнгө оруулалтын өгөөж маань дагалдаж эрсдлийг дагуулж байдаг. Тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулалтын одоо томьёололт хэлдэг л дээ. Өгөөж их байх тусам эрсдэл өндөр байдаг гэж одоо үздэг. Тэгэхээр энэ өгөөж эрсдлийг одоо ямар түвшинд хадгалах вэ гэдгийг сайн бодож иж хөрөнгө оруулалтаа хийх шаардлагатай болдог. Өнөөдөр манай иргэд гол төлхөө яг хөрөнгө оруулалтын аль хэлбэрийг илүү их сонгож хөрөнгө оруулалт хийж байна. За миний одоо судлаачийн харж байгаагаар иргэд бол ер нь бол үндсэн хөрөнгөнд их хөрөнгө оруулалт хийж байна. Өөрөөр хэлбэл одоо орон сууц худалдаа авах эсвэл газар за тэгээд машин одоо худалдаа авах ч юм уу те ийм одоо за мөн одоо хүүхдийнхээ боловсролд одоо хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг ийм гол хэдэн хөрөнгө оруулалтын одоо шинжүүд ажиглагдчихж байгаа. Капиталд юунд оюуны боловсролд ч гэдэг юм те. Ер нь бол хөрөнгө оруулалтыг манайхан ингэж ойлгодог л байна л да. Хөрөнгөний бирж дээр очиод те одоо үнэт цаас худалдаж аваад түүнийгээ одоо юу гэдэг түүнээсээ ногдлоо ашиг хүртэгч гэдэг юм иймэрхүү байдлаар ойлгодог байна л да. Ирээдүйд ер нь хөрөнгө оруулалт хийвэл хугацаанаас шалтгаалаад удаан болон хурдан хугацаагаар тухайн хүнд өр өгөөж өгөх байх л да. Тий. За ер нь бол бас одоо сүүлийн үед хувьцаа худалдаж авч хөрөнгө оруулалт хийх хандлагууд нэлээд нэмэгдэж байгаа. За энэ арилжааны мэдээлэлээс харахад бол одоо сүүлийн үед их өссөн үзүүлэлт харагдаж байгаа. За энэ нэг талдаа сайн боловч нөгөө талдаа бид нар бас эрсдлээ бодох тий. Энэ одоо ирээдүйн урт хугацаанд ямар өгөөж хүртэх вэ гэдгийг маш сайн бодож төлөвлөж хийх ёстой гэж боддог. Ер нь бол компани хувьцаа худалдаа авснаар компани одоо эзэн болж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ одоо тодорхой хэмжээний саналын эрхээрээ дамжуулж одоо тодорхой саналын эрхээрээ тухайн компаниг удирдах одоо эрх мэдэл үүсэж байгаа, хариуцлага ирж байгаа гэж ойлгох боломжтой. Би нэг одоо судлаачтай бас уулзаж ярьж ирсэн. Ер нь бол манай компани хувьцаа худалдаа авсан хөрөнгө оруулагч нар маань маш их хариуцлагагүй хуралдаа ирдэггүй, санал өгдөггүй. Ийм учраас одоо компани засаглал хөгжихгүй байна гэсэн ийм үр дагаврууд ирдэг. Тэгэхээр бид нэр хөрөнгө оруулах шаардлага тодорхойлцоод зорилгоо тодорхойлцоод тэр зорилготой хүрэхийн тулд одоо тодорхой үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэрнээс бол одоо зүгээр сууж байгаа товцооны үн ханш өсөх ногдлоо шиг хүртнэ гэдэг ингээд бас одоо ажиглагчийн байр сууриас хандах хөрөнгө оруулагч их байна. Тийм. Тэгэхээр ер нь бол альва хөрөнгө оруулалт хийлээ гэхэд түүнийхээ эрсдлийг тооцож тодорхой зорилгод хүрэх ийм одоо үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж хариуцлагатай хандах хэрэгтэй гэж үздэг. За гадны хөрөнгө оруулагчдыг хараад үзэх юм бол ер нь бол одоо манай компанид хөрөнгө оруулахдаа маш их одоо өндөр шаардлагууд тавьдаг. Гадаадын хөрөнгө оруулалтууд яагаад орж ирэхгүй вэ гэхээр тэдгээр одоо хөрөнгө оруулагчдууд маань одоо маш их одоо хариуцлага одоо тавьдаг, өндөр шалгуур тавьдаг, засаглалын гэхэд одоо маш их өндөр шалгуур тавьдаг болохоор одоо манай дотоодын компаниуд энэ шаардлагыг бас хангахгүй байхын жишээтэй. Тэгэхээр үүнийг дагаад бид нар бас одоо дотоодын хөрөнгө оруулагчид маань бас одоо компанийнхаа хуралд одоо житгүүтээ оролцдог. Жилд нэг удаа одоо саналаа өгчдөг, тийм ээ. Өөрийнхөө хөрөнгийн төлөө бас одоо тодорхой хэмжээний
үйл ажиллагаануудыг хэрэгжүүлждэг юм хариуцлагатай байх ёстой гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар бас санхүүгийн одоо юу гэдэг нь боломжтой эсвэл боломжгүй гэсэн нэг тийм хоёр ангилал байж болох юм л да. Яг нэг өдрийнхөө одоо юу гэдэг нь сарынхаа хэрэгцээг хангаад яг ингээд нэг төвчнөр амьдраад байгаа хүмүүс байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс одоо хөрөнгө оруулалт их боломж байгаа юм. Боломж байгаа бол харин яг юунд вэ гэдэг л. За ерөнхийдөө бол одоо миний бодлоор хөрөнгө оруулалтыг хоёр ангиж болох юм байна гэж би бол үзэж байна. Нэгдүгээрт нь санхүүгийн хөрөнгө оруулалт, хоёрт нь одоо санхүүгийн бус буюу оюуны хөрөнгө оруулалт гэж ингэж одоо үзэж болох юм. Тэгэхээр санхүүгийн боломжгүй одоо хүмүүсийн хувьд бол мэдээж оюуны хөрөнгө оруулалт хийх боломж бол одоо нээлттэй өдөр тутам байна. Тэгэхээр оюуны хөрөнгө оруулалт бол сүүлийн үед бол одоо манай ард түмэн бол одоо хүүхдээ боловсролд нь хөрөнгө оруулах гэх мэтээр маш их одоо хөрөнгө оруулалт хийх одоо хандлагууд байна. Оюуны хөрөнгө оруулалт бол ер нь бол эрсдэл багтай гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл тухайн одоо мэрэгжлийг одоо эзэмснээр ирээдүйд бид өндөр цалин хангамж авах юм өгөөж хүртэх өндөр боломжтой байдаг. Тэгэхээр оюуны хөрөнгө оруулалт бол ямар нэгэн одоо өнөөдөр маш их одоо хөрөнгө шаардахгүй байж болно. Тухайлбал өөрөө тодорхой одоо ирээдүйд ашиглагдах эрэлт хэрэгцээтэй мэрэгчлүүдийг эзэмших замаар өөрийнхөө одоо оюуны одоо хөрөнгө оруулалтыг хийж болно. Эсвэл одоо хувийн хөгжил хандлагаа өөрчлөх замаар өөртөө бас томоохон хөрөнгө оруулалт хийх боломжууд байдаг. Компани жишээн дээр аваад үзэх юм бол оюуны хөрөнгө оруулалтыг бол ер нь бол хүний нөөцөд анхаарах, хүний нөөцийг чадварчуулах чиглэлд хийж байгаа хөрөнгө оруулалтыг бол оюуны хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Санхүүгийн хөрөнгө оруулалт бол одоо янз бүрийн хэлбэрээр хийж болно. Хадгаламж хэлбэрээр одоо энгийн хөрөнгө оруулалт хийж болж байна. Одоо хөрөнгөний зах зээлээс бонд, одоо хувьцаа гэх мэт одоо бусад үнэт цаасуудыг авч болж байна. Мөн одоо санхүүгийн хөрөнгө оруулалтыг бол өнөөдөр одоо санхүүгийн боломж багтаа байсан ч гэсэн бас санхүүгийн хөрөнгө оруулалт хийх боломжууд байдаг. Тухайлбал одоо нөгөө үүсмэл үнэт цаасууд худалдаа авах, гэрээ хилцлүүд хийх, валютын одоо swap, forward futures буюу ийм одоо үүсмэл үнэт цаасуудыг худалдаа авах, гэрээ хилцлүүд хийх замаар хөрөнгө оруулалтыг хийх боломжууд бас байдаг. За энэ бол ихэвчлэн компанид бас ийм боломж гарч ирдэг байна. Хувь хүн дээр ярьж байгаа учраас ер нь бол зүгээр тухайн хүн хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах энэ хоёр ер нь алийн сонгуул илүү одоо цаашдаа сайхан амьдрах боломжтой байна гэж одоо яг хүмүүс бол маш олон төрлөөр бодож байгаа байх л да. Энэ хоёрыг ер нь хослуулах боломж байдаг уу? За ер нь бол эрсдлийг одоо бага түвшинд байлгая гэж бодвол хослуулах нь зөв. Тэгэхээр мэдээж одоо хадгаламж буюу хуримтлал үүсгэхэд бас эрсдэл үүснэ. Яагаад гэвэл хадгаламжийн хүү маань одоо инфляцийн түвшин гүйцэхгүй бол мэдээж бид нэр одоо тухайн одоо хадгаламж маань өгөөжөө өгөхгүй байх эрсдэл үүсэх магадaltaй. Ийм учраас өөр одоо төрлийн үнэт цаасанд буюу капитал хөрөнгө оруулах ийм боломжтой. Өөрөөр хэлбэл 50% жишээ нь хадгаламжинд тэгээ 50% үнэт цаасуудад авах ч юм уу. Эсвэл бусад өөр төрлийн одоо оюуны болоод бусад одоо хөрөнгө оруулалтанд хийх боломж болоо одоо нээлттэй байдаг. Тэгэхээр аль болох одоо хөрөнгө оруулалтын эрсдлийг багасгах одоо үүднээсээ одоо хөрөнгө оруулалтаа тараан байршуулах, диверсификац гэж хэлдэг л дээ. Ийм аргуудыг бас ашиглаж болох талтай. Ер нь бол одоо өндөр өгөөж олъё гэж бодож байгаа бол сайн таамаглал төвшүүлээд өгөөж өндөртэй хэсэгт нь дан ганцтай бүхэл хөрөнгө одоо аз туршсан юм одоо венчер гэж ярьдаг. Аз турших замаар ийм хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэж одоо өндөр өгөөж олсон одоо хүмүүс одоо туршлагуудч байдаг. Тэгэхээр энэ болгон дээр бид нэр иргэн өөрийнхөө нөөц боломжийг одоо харах хэрэгтэй. Нөгөө талаас одоо эдийн засгийн болоод хууль эрх зүй одоо бусад одоо маш олон төрлийн мэдээллийг өдөр тутам авч өдөр тутмын одоо сонин хэвлэл нэвтрүүл гэдэг маш сайн үзэж ингэж одоо олон талд мэдлэгтэй болж иж хөрөнгө оруулалтыг оновчтой хийх боломжтой болдог байгаа. За тухайлбал одоо танаа нэвтрүүлгээр түрүүн ярьжсэн одоо нөгөө гадаад мэдээний редактор ярьжсэн одоо хуванцар бүтээгдэхүүнийг одоо хоригдж эхэлсэн. За миний мэдхээр одоо 4-5 улс одоо хориглоод эхэллээ. За Япон одоо ямар арга хэмжээ авч ийн гэдгийг түрүүн би сонссон. Тэгэхээр энэ мэтэр одоо жишээ нь хуванцар үйлдвэрлэл эрхлэгч байгаа хүн бол энийг бас сонсоод авчвал одоо эрсдлээс хамгаалах өөр алхмуудыг хийх боломжтой шүү дээ. Тэгэхээр тухайн хүний л одоо
мэдлэг, ур чадвар, тэгээ шийдэл гаргах чадвараас иргэний одоо хөрөнгө оруулалт хийх өгөөж авах юм боломжууд бүрдэж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө эхлээд миний бодлоор бол оюуны хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй өөртөө. Тэгээд оюуны хөрөнгө оруулалтыг хийсний дараа санхүүгийн өндөр өгөөжтэй эрсдэл ихтэй ийм одоо зүйлүүд рүү бас орох нь зүйтэй байх гэж бодож байгаа. Оюуны хөрөнгө оруулалт хийсэн байхад бол цаашдаа мэдээж санхүүгийн хөрөнгө оруулалтын дээр бол бараг асуудал гарахааргүй болж шүү дээ. Байнгын мэдээлэлтэй байх шаардлагатай. Энэ одоо ер нь бол тийм одоо их хувьчлалаар одоо өмч хувьчлалаар харагдсан шүү дээ. 90-ад оны үед бол бид нэр хувьчлал дээр их алдсан. Иргэдэд одоо бүгдэнд нь одоо хувьцаа олгосон. Гэтэл нөгөө иргэд нь оюуны одоо мэдлэг чадвар байгаагүйгээс нөгөө үнэт цаасууд нь ямар ч үнц зэнгүй харин хитгэн одоо мэдлэгтэй байсан оюуны хөрөнгө оруулалт хийцэн байсан гэж одоо ашиглалтанд хэлэхэд тийм хүмүүс нь бол алин хэдийн тэр одоо үнэт цаасуудын цуглуулад одоо маш том одоо хөрөнгөтэй болсон ийм кейсүүд байдаг. Тэгэхээр иймэрхүү одоо нөхцлүүдийг бид нар харгалзан үзээд хувьчлалыг бид нар одоо тухайн үедээ биш арай хожиг хийх ёстой байсан болов гэж би хардаг. За баярлалаа. Бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Үзэгчдээ охинд өнөөдөр санхүү эдийн засгийн сургуулийн доктор дэд профессор Ган Тулга хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл хүргэлээ. Ажилд амжилт. За баярлалаа. Бас амжилт хүсье.